Сайн байна уу? Ирцай сугийн заяа мэдчилж байна. За өнөөдөр бүгдээрээ өнгөний тестээр дамжуулаад сэтгцийн насаа мэдэж болох тестийг ажиллая. За хүний тарих гэдэг бол тийм ээ. Зарим үед одоо маш хүүхчиг сэтгэж юм уу, зарим үед одоо илүү том хүн шиг бодох ч юм уу. Ийм тохиол байдаг. Үүнийг бол хүний сэтгэлгээний нас гэдэг. За энэ тестээр дамжуулаад би одоо хэдэн настай юм бэ? Өөрийнхөө бие махбодоос илүү залуу юм уу? Эсвэл одоо маш туршлагатай хариуцлага настай хүн шиг одоо юм сэтгэдэг юм уу? Тийм ээ, эсвэл өөрийнхөө яг насны дээр байна уу гэдгийг одоо мэдэж болох юм тест юм аа. За ингээд асуулт болгон маань одоо A, B, C, D гэсэн сонголттой байгаа. Тэгээ сонголтууд маань өөр өөрсдийн гэсэн оноотой байгаа. Та өөрөө тэр оноог цаасан дээр тэмдэглээд яваад байгаарэ. Дараа нь бүгдээр авсан онооднуудаа нийлүүлээд тэгээ миний одоо сэтгэлгээний нас хэдэн настай байна гэдгийг бүгдээрээ сонжиж үзье. За эхлэе. Нэгдүгээр асуулт. За энд харагдаж байгаа байгалийн зураг байна тийм ээ. За энэ харахад ямар өнгө илүү давгмайлсан байна? A, B, C, D, E гэсэн сонголтыг та хийнэ үү? A4, B5, C1, D2, E3. 20 дугаар асуулт. За энэ ягааны төрлийн өнгүүд байна тийм ээ. За энэ өнгөнүүдээс аль нь илүү танд таалагдж байна? A, B, C, D, E. За A3, B2, C1, D5, E4. За оноотой нэмэд яваад байгаа 3 дугаар асуулт. За энэ харагдаж байгаа өндөр байр хар цагаан өнгийн зураг уу? Тийм, үгүй гэсэн юм хоёр хариулт байна. За тийм бол 5 оноо. Үгүй бол тэг оноо. За хүн болгоны одоо харж байгаа харц мөн одоо бодож байгаа бодол хоёр өөр байдаг шүү дээ тийм ээ. За жишээл энэ талаажийг хараад энэ чинь цэгэр өнгө штэ. Эсвэл нөгөөх нь энэ чинь цагаан өнгө штэ гэж хардаг. За дөрөвдүгээр асуулт. За энэ байгалийн одоо ийм үзэгдлүүдийн зураг байна. A, B, C, D гэсэн ийм дөрвөн зураг. Эндээс та өөрөө дуртай зургийг сонгоно. A3, B2, C4, D1. 5 дахь асуулт. За цэнхрийн төрлийн өнгүүд байна. Энэ өнгөнүүдээс өөртөө таалагдсныг сонгоно. A2 оноо, B4 оноо, C3 оноо, D5 оноо, E1 оноо. За та оноонуудаа нэмээд яваад байгаарай. 6 дугаар асуулт. За энэ одоо байгалийн зурагнаас хамгийн их нүдэнд одоо тусаж байгаа өнгө ямар өнгө вэ? A1, B4, C5, D3, E2. Асуулт 7. За усан будгийн өнгөнүүд байна. A-гээс F хүртэл өнгөнүүдээс дуртай өнгөө сонгоно. A2, B4, C5, D1, E6, F3. 8 дугаар асуулт. За энэ зурагнаас хамгийн их гэгээлэг өнгө нь аль өнгө нь байна? E4, B2, C1, D5,
E3. За оноондоо нэмэд явъя бүгдээрээ. За ингээд дуслаа. Одоо нийлбэр оноонуудаа хараад таны сэтгэлийн нас хэдэн настай байгаа вэ гэдгийг бүгдээрээ цэцгээе. 7-оос 12 оноо. Таны нас 20-оос доош настай байна гэсэн үг. За пассвортон дээр ямар хэдэн настай вэ гэдэг нь хамаагүй. Хамгийн гол нь одоо таны оюун санаа сэтгэлгээ бол 20-оос доош насны одоо тийм ээ ийм настай байна. Хэрвээ та одоо 20-оос дээш гарсан бие махбодны чинь нас 20-оос дээш гарсан бол танд баяр хүргэе. Их залуу сэтгэлгээтэй байна. Тэгээ ер нь ямар ч зүйлд өөрийгөө сороход бэлэн байгаа юм байна. За дараа нь болохоор 13-аас 20 оноо. 20-оос 29 настай. За энэ үед бол тийм ээ одоо илүү бүтээлч одоо амьдралын төлөө зоригтой өмнө байсан одоо тийм ээ хэрэггүй зүйлсүүдэд орхиод илүү сайн зүйлсээ аваад одоо урагшаа явах ийм одоо үе байгаа. Тэглээгээд одоо амьдрал сонирхолгүй болно гэсэн үг биш. Танд илүү одоо цогж авахтай баяр баясгалантай амьдрах ийм одоо үе юм аа. 21-ээс 28 оноо. Сэтгэлгээний нас 30-аас 39 настай байна гэсэн үг. За энэ үе бол тийм ээ илүү одоо амьдралын төлөө хариуцлагатай амьдралыг одоо илүү одоо утга учир үн цэнийг нь ойлгохын төлөө хичээсэн. Би ганцаараа биш одоо илүү одоо хариуцлагатай амьдрах ёстой гэсэн ийм зүйлийг одоо ойлгож ухаарсан ийм нас байдаг. 29-оос 35 оноо. Сэтгэлгээний нас 40-оос 49 байна гэсэн үг. За энэ үе бол тийм ээ илүү одоо амьдралд туршлагатай, зорилго нь бүр тодорхой болчихсон. Тийм ээ би зорилготой хүрэхэд бол юу хийх ёстой гэдэг бүгдийг нь одоо мэддэг. Илүү дутуу зүйлд одоо цагаа зарцуулдаггүй ийм одоо үе байдаг. Тэгээ та өөрийнхөө одоо эргэн тойронд байгаа тэр хүмүүстэй тэр сайн сайхан зүйлээ бас түгээгээрэй. За 36-аас 40 оноотой бол сэтгэлгээний нас 50-аас дээш байна гэсэн үг. За энэ үйл үнэхээр одоо сайхан үе гэж хэлж болно. Илүү одоо амьдралын утга учир үн цэнийг ойлгосон, амьдралын туршлагатай, тэгээ хинч одоо итгээд одоо түүнээс зөвлөгөө авч болох тийм ээ. Үнэхээр одоо итгэл даах ийм одоо насан дээрээ байна гэсэн үг ээ. За ингээд дуслаа. Их сонирхолтой тест байлаа. Сэтгэлгээний нас чинь хэд байсан бэ? Комент хэсэгт бичээрэй. Энэ бичлэг танд таалагдсан бол хэрэгтэй хүндэн түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.